Цагаан хоол ногоон гариг төрийн бус байгууллага үзүүлж байна. Бидний хүнс, бидний ирээдүй. Та энэ дэлхийн ертөнцийн оршин байгаа нөхцөл байдлын талаар хэр мэдлэгтэй байдаг вэ? Та биднийг элгэндээ тэрвэрн инхрийлэн байгаа их дэлхий, мөн л бидний хайр, инхрийлэл, халамжин дээр тогтон байдаг гэдгийг та мэддэг үү? Тэгвэл яагаад хүн төрлөختөн бид энэ бүхний эсрэг үйл ажиллагаа явуулсаар байна вэ? (2007 оны 9-р сард хийсэн судалгаагаар хойд туйлын мэс өмнө нь хамгийн бага гэгдэж байсан үеэс 23 дахин багассан. Сансрын хөлгөөс авсан мэдээллээр бол 1950 оны төвшнгөөс 50% багасжээ. 77 жилийн турш хийсэн хэмжилтээс харахад одоо Арктикийн агаарын температур хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Нэгдсэн үндэсний байгууллагын 2007 оны байгалийн гамшигын талаар тайланд хамгийн ноцтой байгалийн 10 гамшигын 9 уур амьсгалын өөрчлөлт тус болсон. Австрийн далай судлаач доктор Стив Рентолдын тооцоолсноор туйлын мэс асар түргэн хайлж байгаагийн улмаас далайн түвшнээс дээш 1 метрт орших 100 сая хүн уснаас зайлж хааныг тийшээ нүүх хэрэгтэй болно гэжээ. Гэхдээ бидэнд найдвар байна. Их болсон дэлхийн ертөнцөө аврахын тулд хүн бүр хичээх хэрэгтэй. Хорвоо ертөнцийн амьдрал зөвхөн таниар дуусчихгүй. Хүмүүн заяаг олж төрсөн хэн бүхэн үр хойчоо үлдээж тэднийхээ сайн сайхны төлөө бүхнээ зориулсаар нэгэн амьдралаа дуусгадаг жамтай. Гэтэл та амин хувиа хичээсээр байгаад нэг насаа үдэх гээгүй үсттэй. Та үр хүүхдүүдийнхээ төлөө, ирээдүйн хойжийнхаа төлөө амьдрах ёстой. НАСА-гийн уур амьсгалын шилдэг мэргэжилтэн доктор Джеймс Хансны үзэж байгаагаар бид дээд зэгтээ хэдийнэ хурч өнгөрчхөөд байгаач харин буцах замгүй болчихоогүй байна. Нөхцөл байдлыг эргүүлэх боломж байсаар байна. Үүний тулд зориг чиглэлээ нэн даруй өөрчлөх хэрэгтэй гэжээ. Хүрээлэн байгаа орчин хурдцтай өөрчлөгдөж, байгалийн нөөц баялаг шавхагдж байгаа нь хүний хүчин зүйлтэй ихээхэн холбоотой бөгөөд энэ нэргээд бидний эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөө үзүүлж, өвчлөл үүсгэж байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Дэлхийн дулаарлын улмаас дэлхийн газар нутгийн ихэнх хэсгийн хөрс элэгдэж, цөлжиж, оймоод устж, хурд тундас багасж, ундны ус ихээр бохирдож, хомсдож байгаа бөгөөд тэдгээрээс хүн мал дайжин нүүж, хэсэг газарт хэд төвлөрч байгаа нь хөрс ус агаарын бохирлыг ихээр нэмэгдүүлж байна. Тухайлбал малын ялгцсанд агуулгадах азот, фосфор, антибиотик нь ундны усыг бохирдуулж байгаа нь хүн амын эрүүл мэндэд ихээхэн хоргонол үзүүлдэг. Дэлхийн цэвэр усны нөөцийн дийлэнх нь шавхагдж байна. Дэлхий дээр 1 тэрбум гаруй хүнд цэвэр ус хүртэхгүй байгаа бөгөөд үүнээс 2 дахин илүү хүн эрүүл авахын баталгаагүй ундны ус хэрэглэж байна. Дэлхийн цэвэр усны нийт нөөцийн 70% нь бидний махыг нь идэх гэж өсгдөг мал амьтанд зориулагдаж байна. Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлэл 2025 он гэхэд 1.8 тэрбум хүн усны бүрэн хомсдолд орох бөгөөд дэлхийн хүн амын 3/2 нь усны хүнд хямралтай амьдрах болно гэж тооцоолжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын тайлангаас махны үйлдвэрлэл дэлхийн дулаарлын гол шалтгаан мөн. Мах их хэрэглэх нь хүн амын эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцлон тэмдэглэж байна. Нөгөөтэйгүр дэлхийн хүн амын махны хэрэгцээг хангахын тулд их хэмжээний газар нутаг малын бэлчээрт зориулагдаж, улмаар газрын хөрс элэгдэн цөлжиж, малын амьсгал ба ялгадсаар агаар ус бохирдож байгаа нь хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг алдагдуулж, байгалийн нөөц баялагийг шавхаж, хүн амын хүнсний хүртээмж буурч байгаа талаар Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага анхааруулсаар байна. Тэгэхээр өнөөдөр дэлхийн эрчимтэй дулаарлын гол шалтгаан нь бол дэлхийн хүн төрлөختний махны хэрэглээ өнгөрсөн 50 жилд 5 дахин нэмэгдсэн гэдэгтэй холбож тайлбарлаж байгаа. За өөрөөр хэлбэл 1950 онд 50 сая тонн
мах хэрэгэлдэг байжээ энэ дэлхийгээрээ дэлхийн хүмүүс. Гэтэл одоо 2005 оны байдлаар 250 сая тонн болж нэмэгдсэн байгаа. Тэгэхээр энэ хэмжээ бол дэлхийн дулаарлыг асар их эрчимжих одоо гол шалтгаан болж байгаамаа. Яагаад махны хэрэглээ дэлхийн дулаалд нөлөөлдөг болох талаар мэрэгчлэлтийн тайлбарыг сонсъё. Малын мах яагаад хүлэмжийн хийнд одоо илүү их нөлөөлөд байна? Яагаад бид нар махны хэрэглээг багасгах юм бэ гэдэг бол гол асуудал болж ирж байна, тийм ээ. Тэгэхээр хүлэмжийн хий гэдэг хийн тухай ярьж эхлэх ёстой. Яагаад гэвэл өнөөдөр дэлхийг дулаацуулаад байгаа зүйл чинь гол нь хүлэмжийн хий. Хүлэмжийн хийн бүрэлдэхүүнд нүүрс хүчлийн хий, азотын эсэл, метан болоо бусад хийнүүд ордог. Мал амьтан өөрөө амьсгалаараа мөн мал амьтны ялгадснаас их хэмжээний азотын эсэл, нөгөө хүлэмжийн хий болох метан хоёр их ялгарч байгаа. За энэ хоёр хүлэмжийн хий бол дэлхий дээрх одоо бүх тээврийн хэрэгслээс ялгарч байгаа нүүрс хүчлийн хийнээс ч илүү их хэмжээгээр ялгарч байгаа одоо хийнүүд байгаа. Тэгэхээр энэ хийн хэмжээ нэг талаар нүүрс хүчлийн хийнээс бага юм шиг харагдаж байгаа боловч нүүрс хүчлийн хийнээс метан хий бол 23 дахин их илүү дулаацуулагч нөлөөтэй. Азотын эсэл бол 296 дахин илүү дулаацуулагч нөлөөтэй байгаа. Тэгэхээр эндээс харахаар хүлэмжийн хий бол үнэхээр малаас амьтнаас ялгарч байгаа хий нь бол илүү их нөлөөтэй. Тэгэхээр махны хэрэглээг бид нар багасгах чадвал мал өсгөж үржүүлэх шаардлагагүй болох юм. Тэгэхээр ийм замаар одоо хүлэмжийн хийг болгож бууруулж болно гэсэн. Хүн төрлөختөн махны хэрэглээгээ бууруулах, цагаан хоол хэрэглэх замаар ус агаар хөрсний бохирлыг багасгаж, улмаар дэлхийн дулаарлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах боломжтой гэж дэлхийн шилдэг Эрдэнэтэд байгаль хамгаалагчид уриалж байна. Малыг хэд өсгөх нь өнөөгийн байгаль орчны онц ноцтой хямралд хамгийн их нөлөө үзүүлж байна. Нөхцөл байдлыг засахын тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Дэлхийн улс үндэстэн бүхэн эх дэлхийг аврах аянд нэгэнт гараад байна. Эх дэлхийг аврахын тулд бид юу хийх ёстой вэ? Цагаан хоол хэрэглэх, хэмнэлтэд амьдрах, байгалийн эрчим хүч ашиглах, хог хаягдлыг багасгах, хүн бүр байгаль хамгаалагч байх. Монгол орны хувьд дэлхийн цаг уурын өөрчлөлт дулаарл хэрхэн нөлөөлж байна вэ? Байгаль орчны төлөв байдал ихт оройтж байна. Зөвхөн бид нар одоо ой мод аваад үзэхэд 90-ад оноос өмнө нийт нутаг дэвсгэрийн 11% эзэлдэг ой маань одоо 7% таа болж байна. Улс маань бол жилээс жилд ус голох горих ширэгж байна. 2007 оны тоогоор л ихэд бол гол горих, булаг шанд, нуур тойрмын бол 13-аас 18% ширэгсэн дүнтэй байна. Энээсээ хамаарат одоо бэлчээр цөлжих, талхагдах энэ үйл явц бол эрчимтэй явагдаж байна. Ан амьтны тоо толгой цөөрж байна. Бугын тоо толгойг аваад үзэхэд л бол 72% нь одоо таруу маань гэхэд 70% нь гэх мэтлэнгээр энэ одоо ан амьтан энэ биологийн төрөл зүйл бол маш их одоо хомсдож байгаа. Ийм хүнд хэцүү үед бол бид амьдарч байна. Тэгэхээр байгаль хамгаалдаг хүмүүсийн хувьд бол бидний одоо хамгийн их анхаарч үзэх зүйл бол энэ хомсдоод байгаа байгалийн нөөцөө яаж одоо хэмнэх вэ гэдэг ийм асуудал бидний өмнө тулгарч байна л та. Тэгэхээр ядаж бид нар энэ агнаад идээд бидэг энэ ховор амьттай бол агнахаа болмоор байна, тийм ээ. Мөн одоо ялгаагүй бид нар энэ дэлхийн уур амьсгалд монголчуудын хувьд оруулж байгаа маш том одоо сөрөг хүчин зүйл бол энэ мал аж ахуй маань одоо гол салбар болоо явж идэг. Эннээс гарч байгаа тэр метан хүлэмжийн хийн одоо энэ ялгарл бол дэлхийн дулаарлд бол бас их хүчтэй нөлөөлж байна. Дэлхийн хэмжээнд дулаарл бол нэг дунджаар 0.8% таа явал Монгол орны хувьд энэ үзүүлэлт бол 2.1% таа байна. Тэгэхээр энэ олон тоонуудыг ч бид нар ингээд аваад үзэхэд ингэж их байгалийн нөхцөл доройтож амьдрах орчин маань муудаж байгаа энэ үед бол бид бүхэн үнэхээр энэ махны хэрэглээгээ зөвхөн ядвал одоо багасгах хэрэгтэй байна. Бүр чаддгийм бол энэ махны хэрэглээгээ болох шаардлагатай байна л гэж би бас хэлмээр байна. Байгаль хамгаалагчийн хувьд одоо хэлэхэд их болсон гариг дэлхий Монгол орныхоо байгаль орчныг хамгаалж үлдэхийн тулд жирийн иргэн бидний хувьд хийж чадах энгийн нэгэн зүйл бол махны хэрэглээгээ бид нар багасгаж энэ махны тухай тогтсон энэ хуучин ойлголтоо одоо өөрчлөх явдал гэж та бүхнээсээ уриалж байна. Монголчууд бид юу хийж чадах вэ?
Их дэлхийг хайрлан хамгаалах зорилготой дэлхийн нийтэд хандсан энэхүү реалгад улс орнууд нэгдэж шуурхай үйл ажиллагаа явуулж эхлэв байна. Дэлхийн болоод бидний ирээдүйн төлөөх энэхүү реалга хандлагыг дэмжих зорилгоор Монголд цагаан хоол ногоон гараг төрийн бус байгууллага байгуулагдан хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төрийн бус байгууллага нь цагаан хоолны эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд үзүүлэх ач тусыг олон нийтэд мэдээлэх, хүн амын эрүүл мэндийг дэмжих, байгаль орчин хамгаалахад хувь нэмэр оруулахын тулд цагаан хоолны хэрэглээг нэмэгдүүлэх, тэжээллэг чанартай цагаан хоол хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж хамтран ажиллах зорилготой юм а. Цагаан хоол гэж юу вэ? За цагаан хоол гэдэг бол малын мах болон өндөг загас амьтны амь хүнөөсөн хүнснээс бусад бүх төрлийн ургамал монголчуудын хувьд бол бас нэмээд сүү цагаан эдээ ордог жимс гэн энэ бүхнийг л цагаан хоол гэж байгаа. Тэгэхээр цагаан хоол гэдэг хүмүүсийн дунд байдаг хэвшмэл буруу ойлголт нь бол зөвхөн цагаан хоолыг бид нэр цагаан будаа бэрээсээ сүүтэй гурил ч юм уу тэгжил төсөөлдөг. Гэтэл үүний хэрэгтэй бол асар олон нэр төрлийн хоол бүтээгдэхүүнүүд цагаан хоол хийх боломжтой байдаг. Монголчууд эртнээс л мал аж ахуйгаа өсгөн махаа идэж ирсэн монгол хүний бие организм цагаан хоолтой зохицож чадах болов? Бас цаг уурын эрсдэс уур амьсгалыг монголчууд өөхтэй мах идэж л даван тулдаг байсан гэдэг ойлголт байдаг. Монголчууд мах идэхгүйгээр байж чадна. За тэгэхээр ер нь бол хүн гэдэг үүднээсээ л бид нэр авч үзэх хэрэгтэй тийм ээ. Хүн гэдэг чинь бол хоол боловсруулах эрхтнийхээ бүтэц тогтоц зохион байгуулалтын хувьд ер нь бол өвс ногоо ургамал иддэг амьтантай ойролцоо бүтэц зохион байгуулалтынхаа хувьд. Тэгэхээр бид нар анханасаа бол хүн төрлөختөн бол ногоо жимс ургамлаар сүүгээр хоолдог байж сүүлд хожим махны хэрэглээ ингэж хүн төрлөختний хоолнд ингээ аажим нэвтэрсээр байгаа. Өнөөдөр бүгдээрээ дэлхийн нийтээрээ махыг их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс махчин болчихжээ. Гэтэл монголчууд тэр хүн төрлөختнийхээ тэр ходоод гидснийхээ бүтэц зохион байгуулалтынхаа хувьд монгол хүн бол ялгаатай биш шүү дээ. Яг адилхан. За тэгэхээр монголчууд эрсдэс уур амьсгалд гэдэг бол ер нь бол аливаа хоол хүнсний тэр илчлэг гэж ярьдаг тийм. Тэгэхээр заавал махнаас тэр илчлэгийг авдаг юм биш. Бусад хоол хүнс бүх хоол хүнс ялгаагүй л хүний биед илчлэг өгнө. Тэгэхээр мах идэхгүйгээр илчлэгийн дуталд орно гэсэн тийм ойлголт байж болохгүй. Монголчууд цагаан хоол хэрэглэж байсан уламжлал бий юу? Цагаан хоолны талаар хийсэн судалгаа их билдээ. Дэлхийд дээр 850 сая хүн цагаан хоолтой байж байна. Тэгэхээр шинэ чинь бас 89% нийслэх нь шүү дээ төрлөختний. Ийм болохоор энэ судалгаа бол нэлээд хийгдсэн байдаг. За оюун санааны хөгжилд гээд ярихаар хамгийн түрүүн бидний мэддэг зүйл бол эртний монголчууд юм шүү дээ. Тэр үеийн монголчууд бол ердөө өвлийн улирлын хоолыг тэмдэглэж үлдээснээр өглөө 1-2 аяг цай ундаа уугаад өдөржин хоос яваад орой 1 аяг махан хоол иднэ л гэсэн байна. Энэ бол ямар ч тоосоогоор утсныг 500 их л сайндаа 600 ккал илчлэг л болдгийг. Энэ нь тэр үеийн Европынхноос одоогийн хүн төрлөختнөөс 5-6 дахин бага хоолж ирсэн гэсэн үг. 5-6 дахин бага хооллохдоо өвлийн улиралд ороод ганцхан аяг мах идснийг 3 сар ингэж хоолсноогоо их муу юм боллоо бозортлаа бүх бахал гэсэн маягтай ингэж ойлгодог байсан. 9 сард нь цагаан хоолнд орчдөг. Цагаан хоол гэдэг нь ердөө сүү цагаан идэх шүү дээ. Цагаан хоол эрүүл мэндэд. Зөв зохицуулсан цагаан хоол нь эрүүл хангалттай тэжээлэг төдийгүй зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх онцлогтой байдаг байна. Махан хоолыг боловсруулахад ургамал болон цагаан эднээс илүү ажиллагаа шаарддаг бөгөөд бие махбодын илүү ажилбар бүр нь хүнийг ядраадаг. Харин жимс хүнсний ногоо сүү цагаан эдэн хялбар шингэцтэй бие махбодод ашигтай олон шимп бодисын их хүсэр болдог төдийгүй бие махбодоос хортой бодисыг гадагшлуулах, хоргүйжүүлэх шин чанартай болохыг шинжлэх ухаан нотолж байна. Цагаан хоол тогтмол хэрэглэх нь дараах давуу талуудтай болгон тогтоогдчихэ. Биеийн илүүдэлжин багасна, цусны даралт тогтворжин, цуснд өөх хуримтлагдахаас сэргийлнэ.
зүрх судасны эмгэгээс сэргийлнэ. Ясны сэргэлжилт, бөөрийн өвчин, чихрийн шижин болон зарим хорд хавдрын эрсдлээс сэргийлдэг байна. Манай оронд цагаан хоолтон хэр олон байдаг бол тэдгээрийн бид ямар нэгэн өөрчлөлт орсон болов? Махан хоол идэж явах үед одоо маш бие